энэ нэмэлт өөрчлөлтийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа асуу тодруулах зүйл бас байна. За нэгдүгээрт энэ байнгын хорооны холбоотой тоотой холбоотой асуудал. Ер нь их хурлын байнгын хорооны тоог доктортой байлгамаар байгаа юм. Ер нь одоо асуудлын хүрээгээ ингээд одоо хуваагаад үзэхэд энэ 11 байнгын хороотой байх явдал бол илүү зохимжтой. Асуудлаа хувааж байршуул, хувааж шийдэхэд. Тийм учраас ер нь энэнийг бол нэг мөр шийдээд 11 байнгын хороотой байхгүй бол бид нар ч одоо 2 жил болоогүй байж 3 байнгын хорооны бүрэлдэхүүнтэй ажиллаад байна. За байнгын хорооны үед намайг нэг баярлуулж байгаа зүйл байгаамаа. Анхудаа шинжлэх ухааны технологи инновацийн бодлогын асуудал нэг байнгын хороо дээр орж ирсэн. Энэ бол маш зөв. Маш зөв. Улсууд инновац захин бодлого захин бодлогоор байна гэсэн байр суурьтай байдаг. Энэ бол маш буруу байр суурь байгаа юм. Энэ бол баярлуулж байна. Хоёрдугаарт энэ байнгын хорооны дотор нэг асуудал ерөөсөө орхигдоод байгаамаа. Энэ тэнд тараагдад тавигдсан. За зарим чухал асуудал бол бүр байхгүй байна. Жишээлбэл одоо энэ үйлдвэржилтийн бодлогын асуудал. Бид нар хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн бодлогын хороо байгуулчихад үйлдвэрчлэлтийн бодлогын хорооны зарим юмыг бол эдийн засгийн байнгын хороондоор аваач тавьчихад за зарим нь бол ерөөсөө хаач байхгүй. Тэгээ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн асуудал бол алга. Өндөр технологи хөгжүүлэх асуудал бол энд үндсэндээ байхгүй байна. Тийм учраас энэ одоо 22-ын 6-гийн 8 дээр байгаа хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн бодлогын асуудалтай энэ хэсэг нь бол ер нь үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогын байнгын хороотой баймаар байгаа. Тэгээд энэ байнгын хороонд ороо үйлдвэрлэлийнхээ асуудлыг төвлөрүүлээд авч явмаар нэг ийм санал байгаа. За хоёрдугаарт энэ хуулийн одоо дотор гишүүдийнхээ эрт санал бичлэн өгөх гүшүүрэг бий болгож бүтээнжийг нэмэгдүүлэх талаар нэлээд өөрчлөлтүүд оруулж байгаа юм байна. Би дэмжиж байгаа. Тэгэхээр гишүүдийн бүтээнжид нөлөөтэй нэг чухал асуудал бол гишүүний ажлын байрны асуудал байгаамаа. Одоо миний ойлгож байгаагаар бол өөрийн гэсэн ажлын байргүй гишүүн нэлээд олон байгаа. Тэгэхээр би Бямбзогт даргаас энийг асуугаад байгаа юм. Өөрийн гих ажлын байргүй учраас тэр ажлын байр, унаа, машин, гэр оронд нь нэгжлэг үзлэг явуулах асуудал бол нээлттэй байгаад байгаа. Гишүүн 16 метр квадрат өрөөндөө туслагтай хаад суудаг. Тэгэхээр туслахын өрөө юм уу, гишүүний өрөө юм уу маш тодорхойгүй. Тийм учраас энэ гишүүнийг дангаараа тэр жижиг өрөөндөө сууж ажиллах энэ боломжийг бүрдүүлэх талаар их хурл маань одоо ямархуу их хурлын дарга маань бас ямархуу юм ажил төлөвлөж байгаа юм болоо гэж ингэж асуумаар байгаа юм. За байнгын хорооны хувьд бол байнгын хороонууд даргатай. Тэгэхээр байнгын хорооны даргыг эзгүүд одоо ажлын хэсгээс асууж байгаа. Байнгын хорооны даргын эзгүүд хэн орлох уу гэдэг асуудал бол нээлттэй хэвээрээ байгаад байгаа. Дэд хорооны дарга эзгүй байхад их хурлын дарга захирамж гаргаад орлуулах хүний томилчихно гэж заасан энэ хуулинд. Тэгэхээр байнгын хорооны дарга маань эзгүй үедээ хэн нэг гишүүнээс амин хөвөөрөө бараг гүйх маягтай л ажиллаа орлуулдаг. Тийм учраас энэ байнгын хороонуудыг дид даргатай байлгаж өгвөл ямар юм бэ гэсэн нэг ийм л 3 асуулт байна эхний удаа. Тэгээ хариулт авч жагаад тодруулах юм байгаа. За тэр гишүүдийн өрөөтэй холбоотой асуудал үнэхээр ордоо төрийн ордон болвол багтдаггүй. Төрийн ордонд Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газар, Монгол улсын их хурлын гишүүд, туслахууд, зөвлөхүүд, хамгийн газрын ажилтнууд, за мөн одоо засгийн газар, ерөнхий сайд, засгийн газрыг хэрэглэх газар бүгдээр одоо нэг байшин дотор сууж байгаа. Ер нь хизээний л өрөө таслахаа хүрэлцдэггүй байсан 76 гишүүнтэй байхдаа хүрэлцдэггүй байсан одоо 126 гишүүнтэй болоод бүр одоо хүрэлцэхэ болсон. Үнэхээр хүнд болсон байгаа. Төрийн ордонг одоо бас шинэ парламентын ордонтой болъё гэдэг асуудал 10-20 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Хэд хэдэн хувилбар яригдаад төсөө мөнгнөөсөө болоод за мөн бас байршлаасаа болоод ерөөсөө их явдаггүй. За хэрвээ одоо төрийн ордон парламентын ордон бас бариад эхэллээ гэх юм бол ард түмэн бас ард иргэдийн амьдрал хэцүү хүнд байх үед одоо өөрсдөө өрөө таслахын асуудлаа бариад эхэллээ гэдээ бас эргэж шүүмжлэн гэдээ бас гишүүд бас болгоомжилдог. Иймэрхүү олон шалтгааны улмаас парламентын ордонтой болох асуудал бол олон жил саатаж ирсэн. Одоо ч гэсэн бол одоо үнийг барихад бас нэлээ хүндрэлтэй байх. Зүгээр хаана барих уу?
яаж барих уу гэдэг дээр тодорхой ажлын хэсэг гаргаад тодорхой судалгаа тооцоо хийгээд техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг боловсруулад улс орны эдийн засаг сайжирсан үед барих одоо бололцоо боломж бий болсон үед бас барьж эхлүүлэхээр иймэрхүү байдлаар одоо судалгаа хийхээс өөр аргагүй байгаа. Энийг бас гишүүд мань зөв ойлгоорой. Одоо ингээд байнгын хороодын тоо нэмэгдэхээр дахиад нөгөө байнгын хороод чинь ядаж нэг давхар өрөөнд суух хэвээр. Тэгтэл давхар өрөө хүртэл олдохооргүй юм хүнд байдалд орж байгаа. Тийм л одоо бодиттой нөхцөл байдлаар таавал хэлж байна. Нэг 15 м квадрат жижигхэн өрөөнд гишүүд туслах зөвлөхүүтэйгээ сууж байгаа. Үнэхээр одоо ийм л нөхцөл байдал бид ажиллаж байгаа. Одоо нөхцөл байдлаа дасан зохицоод ажиллахаас өөр одоо боломжгүй байгаа. Тэгээд ямар ч юм бол ажлын хэсэг гаргаад хаана барьж болох вэ, яаж барьж болох вэ гэдэг дээр нэг тодорхой тооцоо судалгаа хийх тал дээр анхаарья. Бусдаар бол барих боломж бол нэлээ хүнд хэцүү байгаа шүү. Улсын төсөв хүнд байгаа учраас энийг цаад зөв ойлгоно. За бусд асуултанд Бат Эрдэнэ дараа хариулж байгаа. Хууль санаачлагч. За эргэлэгчүү үйлдвэрчлэлийн байнгын орооны асуудлыг ярьж байгаа шүү. Бид нар ч бас үйлдвэрчлэлийн байнгын ороотой байсан л да. Би ч одоо дотор нь бас ажиллаад явж байсан. Яг үндсэндээ бол нэгдүгээрт яг үйлдвэрчлэлийн байнгын ороон дээр ачаалал бол нэгдүгээрт багтаа байсан. Хоёрдугаарт үйлдвэрчлэлийн байнгын орооны бодлого эдийн засгийн байнгын орооны бодлоготой бас уялдаад давхцаад байсан. Тийм болохоор хөнгөн үйлдвэртэй холбоотой асуудал бол хүнс үдэ аж ахуйн байнгын орон дээр бол харьяалагдаа явчихж байгаа. Хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн байнгын ороо гэдэг. Хүнд үйлдвэртэй холбоотой асуудлууд нь эдийн засгийн байнгын орон дотор ороо явчихж байгаа. Эдийн засгийн байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд ороод явчихж байгаа юм. За дид орооны даргыг орлуулах асуудал хэрвээ дид орооны дарга одоо томилолтой байх тохиолдол бол дид хороо болно, байнгын ороо бол дотроосоо аль нэг гишүүнээ бол сонгоод тэрийгээ бол захирамжаар улсын хурлын даргын захирамжаар байнгын ороо бол дарга орлуулад явчихна. Дид хорооны хувьд бол тодорхой заалт бол байгаа юу? За ямар ч байсан хэрвээ шаардлагатай бол байнгын орооноос гаргах хувилбар байж болох юм уу? Энд дээр бол тодорхой заалт байгаа юу? Шүү нэмж хэлээ. Гишүүд хардаа. За ариун зай хууль санаач шүү нэмж хариулъя. За одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 25-9 дээр байнгын хорооны дарга 7 ба түүнээс дээш хоногоор эзгүй байвал захирамжаар нэг гишүүнд төр хариуцуулж байгаа. Үүнтэй нэгэн адилаар одоо шинэ өргөн баригдаж байгаа энэ нэмэлт өөрчлөлт дээр дид хорооны даргыг мөн түнчлэн захирамжаар одоо 7 хоногоос дээш хоногоор эзгүй байвал захирамжаар одоо хариуцуулна гэсэн ийм заалт шинээр орж байгаа. Тэгэхээр байнгын хорооны даргыг 7-оос дээш хоног эзгүй байвал захирамжаар өөр гишүүнд хариуцуулах зохицуулалт одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар явж байгаа гэдгийг хэлье. 7-оос доош хоногтой байвал тухайн үедээ л аль нэг гишүүнд нь төр хариуцуулаад явж байгаа. За зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Цэндийн Баатархүүгийн урилгаар цагдаа ерөнхий газрын мөрдийн шалгалганы ахмадууд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордондоо танилцж байна. Төрийн ордондоо танилцж байгаа нийт ахмадуудаа амьдралд наз жаргал эрүүл их сайн сайхан бүхнийг улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. За тэр ажлын байрны хувьд бол асуудал хүнд байгааг ойлгож байгаа. Тэгэхдээ нэг зүйлэнд одоо та бүхэн маань анхаараарай. Хэрвээ одоо ямар нэгэн асуудал гараад их хурлын гишүүний туслахын ажлын байранд үслэг нэгжлэг хийх болбол их хурлын гишүүний ширээ сандал тэр үед хамрагдах нөхцөл байгаад байгаа. Маш эрсдэлтэй нөхцөл байгаа шүү. Тийм учраас энэ одоо талбайгаа ашиглаад туслахууд нь нэг дурч болсон нэг ширээ сандал тавьж өгмөр байгаа юм. Байшин барих асуудал яг хуу дараагийн хурл бариулаад явуулна гэж бодож байна. Хоёрдугаарт энэ байнгын хорооны үйлдвэржилтийн байнгын хороо байсныг бол би сайн мэднэ. Байсан. Тэгэхээр энэ дээр үйлдвэржилтийн бодлого бол амин сүнс. Эдийн засагтаар бүгд цуглаж хилцэгдэх ёстой. Тэгэхээр үйлдвэржилтийн байнгын хороо гэж байгуулах хэрэгтэй байгаамаа. Зүгээр хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр гэдэг нь бол бие даагаад бай. За гүйцэтгэд асууч. Асуултаа дуусгая.
тэгээд цаана нь энэ хаягдчаад байна гэдэг ажлын хэсэг бол бас сайн ойлгоорой. Одоо жишээлбэл сая би хэллээ шүү дээ. Одоо соёлын бүтээлч үйлдвэрлэлийн асуудал ерөөсөө байхгүй. Өндөр технологийн үйлдвэрлэлийн асуудал байхгүй. Энэ бол одоо Монгол улсын хөгжилд бас л их чухал салбар бол байгаа. Тийм учраас ажлын хэсэг одоо энэ үйлдвэрчлэлтийн байнгын хороо гэдгийг бас нэг иргэд сайн хараарай. За баярлалаа. Хариулъя. За энэ байртай холбоотой асуудал дэд даргын хувьд бол миний бие хариуцдаг. Тэрглэгшүүн бас нэлээд зөв асуудлуудыг хөндлөө. Ер нь бол цаашдаа бид нар бас парламентын гэсэн өөрийн байртай байх хэрэгтэй байна. Одоо яг үндэ бол бид нар гишүүд бол маш жижиг өрөөнд сууж байгаа шүү дээ. Зарим нь бол бүр тус тутгаа сууж байгаа. Тэгэхээр энэ ажиллах боломж олцоог бол гаднаас харахад бол их л том одоо өрөө байранд ажиллаад байдаг байх гэж боддог байх иргэд маань. Яг үндсэндээ бол зарим гишүүд маань бол бүр их жижигхэн байранд бол сууж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар ер нь бол цаашдаа парламент гэдэг бол өөрөө том институт. Энэ бол ард иргэдийг төлөөлж байгаа. Ард иргэдийн саналыг одоо төлөөлж боловсруулж байгаа, хууль боловсруулж байгаа ийм том институт. Энэ өөрийн гэсэн том байртай байх нь одоо өөрийн гэсэн байртай байх нь зүдүүтэй байгаа юм. Саяхан нэг асуудал гарсан. Одоо бол бид нар чинь засгийн газрын байранд байж байгаа.